Дорнод аймгийн хөгжим драмын театр. Улсдаа нэр алдраа цуурайтуулж Монголын урлагт тод томруунаар дүрээ мөнхөлсөн олон арван гавьяатуудыг төрүүлсэн алдар хүндтэй театр. Энэ их өргөөний гоцлол дуучин байна гэдэг нүр их хичээл зүтгэл, авьяас бэлэг, ур чадвар, хариуцлага, хүндэтгэл билээ. Оросын холбооны улсын бүгд найрамдах Чечен улсын нийслэл Грозны хотод зохион байгуулагдсан Оросын холбооны улсын ардын жүжигчин, алдарт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Орфей 5 уралдааны Гран-при шагналт Оросын холбооны улсын Москва хотноо зохион байгуулагдсан нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевский нэрэмжит олон улсын дуулаачдын 12 дугаар уралдаанд гоцлол дуурийн төрөлд 1-р байр, мэрэгчлийн дуурийн дуулаачийн төрөлд 1-р байрыг эзэлсэн зэрэг олон улсын тэмцээнүүдэд өндөр амжилт үзүүлж байсан Лхагва сүрэнгийн төвшин сайхан 2023 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм цолоо хүртсэн юм. Сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд орон нутгаа төлөөлөн олон улсад дуулсан залуу уран бүтээлч Лхагва сүрэнгийн төвшин сайхан Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумын унган хүү. За би Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумын унган хүүхэд. За тэжнэр ингээд зүүн бүрэн сумдаа төрөөд тэжнэ 10 жилээ төгсөөд тэгээд ерөнхийд оюутан болоод явсан. Би 10 жилээ төгсөөд ерөнхийд нэг 9-10 дугаар анги дээр ерөнхийд дуулаад хэлж ирсэн л та. Тэгээд дуулж эхлээд ганц нэг тэмцээнд орцсон. Тэгээд ерөнхийд бол бас дуучин болвол моорч юм шиг тийм сэтгэл төрөөд явж ирсэн. Тэгтээ бүр одоо бас нэг өөр мэрэгжил сонгоё гэсэн бас бодолтой байсан. Би чинь 10 жил дахтай их сакс өлөөл их тоглодог. Тэгээд ерөнхийдөө тамирын багш болох уу эсвэл одоо эмч болдог ч юм уу гээл дотроо тийм бас бодол байсан. Тийм 10 жилийн хүүхдүүд нэг тэгдэг шүү дээ. Тэгтэл нэг урлагийн тийм цаанаасаа бас тийм юм жоо давмгаалсан юм шиг байна. Тэгээд байжсэн чи манай одоо Монгол Улсын гажигч Бадрал ах маань намайг нэг гэртээ ураад дуудаад тэгээ ах дээр очиод бас одоо энэ дууны талаар дуугчмын талаар аяг асуудаг. Нутгийн юм. Нутгийн. Тэгээ ах маань Бадрал ах маань ерөнхийдөө намайг хөгжим коллеж заан хөтөлж ирэхэд оруулсан. Төвшин сайхан бид хоёр бол одоо бас нэг аймаг нэг сумын ийм хүмүүс байгаа. Тэгээд анх 2010 оны үед би хөгжим бүжгийн одоо коллежийн дуулаачийн ангийн оюутан байлаа. Тэгээд 2011 онд одоо 10 жилийн сургуулаа төгсөөд байж их үед нь би бас очиж таарж байсан. Тэгээд дүүгээсээ одоо саналыг асуугаад дүү мань бас нэг өөр сургуульд шалгалт өгч байгаа хаа гэд. Тэгээ одоо ахын дөө ингээд дуулах дуртай бол одоо хөгжим бүжгийн сургуулийн дуулаачийн ангид ороорой гэсэн тийм бас нэг сэдлийг анх өгчээсэн дүүдээ. Тэгээд дүү маань тэр жилээ конкурстаж одоо Монгол Улсын консерваторийн дуулаачийн ангид орсон байгаамаа. Төвшин сайхан бид хоёр бол одоо нэг нутгаас Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумын одоо харьяат ийм нэг нутгуусны залуучууд байгаа. Тэгээд Төвшин сайхан дүү маань одоо ер нь багасаа бас одоо соёлын төвийн одоо арга хэмжээ, сургуулийн арга хэмжээнд бас одоо бас маш олон оролцож одоо ингэж дуулдаг ийм хүүхэд байсан. Дуу хоолойг нь сонсоод огшдог, хүндэлдэг олон үзэгч фэнүүдэд нь ажлын арга барил, амьдралын дадал хэвшил, уран бүтээлийн түүхэн хэлхийгээд түүний тухай өгүүлэхийг бид зорилоо.
Хөдөөгийн соёлын төвд нарийнхан цээл хоолойтой хүү төрийн цагдаа гих дууг дуулснаар соёлын төвийн хөгжмийн багшийн хараанд өртөж гарын шавь болж сумын төвд болох соёл урлагийн арга хэмжээнд байнга оролцдог болов. Одоо сандгийн маань 4-р ангидаа л байдгийг. Одоо их нарийн хоолойтой хөвгтэйсэн. Тэгээд бидний үед чинь нөгөө жавхлан гавьяатын дуунуудыг их дуулдаг байсан. Тэгээд тянер холоотой байсан. 4-р ангидаа. Тэгээд одоо би сандгийн манай нэг дууны тэмцээн болоод. Тэгээд 4-р ангидаа би нөгөө Далантай гавьяат, Баясгалан гавьяат хоёр дуусан төрийн цагдаа гэдэг байдаг. Цагдаагийн тухайд. Тэрийг дуулж яснаас сайн сандгийн 4-р ангидаа нарийн холоо. Тэгээд 9-р ангиасаа хоолой бүдүүрсэн. Нөгөө шилжилтийн нас энтрээс онцлогоос ахуулаад. Тэгээ хоолой бүдүүрээд нутгийнхаа одоо ах нарыг дуучдыг бас их сайхан сонсож энэ ах нар шиг гоё бүдүүн хоолойтой дуулж болох юмсан гэдгийг бас бодож явжсэн. За бит хоёрын хувьд чинь болохоор одоо энэ соёл урлагийн салбартаа 40 гаруй жил ажилласан. Ер нь бол соёл урлагийнхаа салбарын одоо 3 сайхан үеийг бол үдчихсэн юм. Одоо яг үндсэн соёлын ажилтнууд байгаа. Тэгээд энэ хугацаанд маань төрөн гарсан олон сайхан дуучид хүүхдүүдийн маань нэгэнд бол манай төвшин сайхан байгаа. За тэгээд зах зээлийн үед их соёлын төвүүд маань хаалгаа барьчихсан, зарим нь бүр ажиллагаагүй болчихсон юм үед энэ соёлын төвөө бит хоёр одоо бүр хаалгах цонгочгүй байхад нь авч яасан. Тэгээд тэр үеийн маань голлох арга хэмжээнүүд одоо хүүхдүүдийнхаа ард түмнийхээ дэмжлэгтэйгээр явагдчихсан энэ арга хэмжээнүүд мад хүүхдүүд маань маш их оролцдог байсан. Энэ олон сайхан уралдаан тэмцээнүүд хүүхдүүдийн маань оролцооны одоо дундаас гарч ирсэн энэ олон сайхан дуучдын мааныг бол манай төвшин сайхан юм байгаамаа. За төвшин сайхан маань бол ер нь бол хүүхэд байхын зорьсон зорилготой үнэнч одоо өөрийн гэсэн энэ чиг шугам зорилготой идэвхтэй зөвтгөлтэй тий хамгийн гол нь их миний одоо энэ хүүхдүүдэд хараад өдийгээс энд одоо ингээ харж хахад хамгийн их хүн чанар сайтай бас их зөв бодол сэтгэлтэй зөв замаар явж байгаа хүүхдийн болов цаашдаа ирээдүйдээ олон сайхан уран бүтээлийг туурвж гаргах юм чадaltaй хүүхд гэж боддог төвшин сайхныгаа. Тэгээд одоо ингээ өдөөд ингээд эргээд усаа бодож яхад энэ Дорнот аймаг руу явах гээд одоо хүүхд маань сургуулаа төгсөөд Дорнот руу явах уу, Сэлэнгийн долгио жуулахтаа ирэх үгээд ингээд ээжигээ дагуулад одоо шүн санд асуухад багштайгаа уулзах гээд иржсэн тэр мөч бол одоо дөнгөс саяхан санагдаж байна. Тэгээд одоо Дорнот явсны нь бол маш том одоо зөв одоо гарц гаргалгаа байл. Өнөөдөр хүүхд маань Дорнотынхаа театрт госол дуучнаар ажиллаад олон сайхан уран бүтээлийн ард гараад олон сайхан уралдаан тэмцээнд оролцоод зөвхөн аймаг сумынхаа төдийгүй улсынхаа нэрийг гаргасан сайн дуучин болсонд одоо багш нар нь баярлж явдаг да. 10 жил дуулдаг байсан гэсэнс 10 жилийн дуу хөгжмийн багш чинь хин гэж юм байсан, ямар байсан, юу заадаг байсан ингээд тий. Тий 10 жилд бол яг багш нар одоо бага одоо байхад бол манай байгаль гээд багш байдаг байсан. За тэгээд уянгаа гээд одоо хөгжмийн багш 2 багш байсан. За тэгээд яг одоо 9 10 дугаар анги ер нь төгсөх ангид ороод ирэхэд манай соёлын төв эрхлэгч Ламгард Наран гэрэл гээд манай хөгжмийн багш 2 багштайгаа ерөнхийдөө айгүй ойр одоо ажиллаж их тэмцээн уралдаанд хамт явж ингэж 2 багшаасаас их зүйлийг суралцж байсан. Тэр 2 багш маань ерөнхийдөө бол яг 10 жилийн дуулах ер нь үндэс суурийг бас их тавьсан. 2 багштаас их баярлж явдаг та. За манай Шүмбөг одоо Шүмбөг бол одоо багийнх нь нэр л дээ. Тэгээ одоо бидний одоо хүртэл Шүмбөг гэд яриад одоо сурцсан. Тэгээ Шүмбөг чинь 2 3 дугаар ангиасаа л дууны тэмцээнд орж эхэлсэн. Тэгээд дууны дугууланд орё гэж бүртгүүлээд за тэгээд тэрнээс хойш одоо багштайгаа хичээлээд за 2000-аас 2010 он хүртэл одоо ер нь энэ улсын хэмжээгээр Сэлэнг аймгийн хэмжээгээр бол хүүхдийн дууны уралдаан одоо тэгээд бид Сэлэнгийн урсаад дуулах улсын уралдаан гэдэг маш олон тэмцээнүүд маш их болдог байсан. Тэр тэмцээнд манай төвшин сайхан байна. Тэр дуулах бид Сэлэнгийн урсаадаар ер нь нэлээд байнга оролцож тэргүүн байрыг нэлээд эзэлсэн. Мөн одоо тэр дуулах уралдаанд бас Сэлэнгийн уралдаан улсын уралдаанд бас оролцож бас тэргүүн байр гэсэн юм сайхан амжилт үзүүлж исэн. Тэгээд төвшин сайхан ч угаасаа тэгээд ганц одоо уралдаг гэхгүйгээр бас спортод бас их авьяастай, сакс спортын
бүхэл төрлөөр бас хичээлдэг бас их сэргэлийн хүүхэд байсан да багада. Тэгээд дууны уралдаанд ороод бас нэг хөгтөө явдал байсан шүү дээ тий. Нэг дууны уралдаан энд нэг болсон. Тэгээд тэрэн дээр багш нэг тухайн үед нэг хайлт алдсан байсан. Тэгээд тэр үед нэг оноо бас нэг муу аваад тэгээ уурандаа юу диффузер өсгөлээд диффузер өсгөлөө дуураа одоо тэгээ багштай гарах уураа диффузерт гаргаад ингэжсэн тийм одоо жоохон байсан юм а хөөрхөн цагаан шартай тийм шар гэж бас хар цагаан гэж байдаг. Тэгээ ийм цагаан шартай тийм хүүхэд байсан да. Тийм зөв хүмүүжлтэй зөв сайхан сэтгэлтэй тийм хүүхэд. Тэгээ ямарваа нэг ийм дуу зааж өгнө, ямарваа нэг ийм багшийн заасан юмыг бол тэр дороо сурна. Нэгдүгээр хоёрдугаар тэг хичээнгүйж одоо чадахгүй юм а чадах болтол нь одоо тэгж зүтгэлтэй тийм. Айгүй асууж сурна. Дууны үгээ хизээний сурчсан гүгээд ирдэг тийм үү байсан шүү. Одоо тэгэл тэр дорнуудад гоцол дуучин болсон ч гэсэн тэгэл багшаа ийм нэг дуу дуулах гэж болох уу, яах уу, ямар дуу дуулах уу гэл одоо хүртэл тэгээд бид ингээл байнгын хамгийн холбоотой, хамгийн ойрхон байдаг хүүхдтэй манай. Тий. Тэгээ одоо шавмын одоо тэгээд ийм Монголдо байтугай энэ олон улсын тэмцээнд одоо байнга амжилт үзүүлж оролцож явдагт нь хоёр багш нь ингээл мөнхийн л одоо баярлж үргэлжилж шаваараа бахархаж явдаг да. Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумаас олон сайхан дуучид төрсөн гэдгийг нутгийнхан ярьж байна. Манай нутаг манай зүүн бүрэнгээс бол одоо 2 гавьяад төрсөн. Одоо Батбаатар цэргийн ансамблийн Батбаатар байна. Одоо дэлхийд дуулж байгаа Бадрал маань байна. Хоёрлаа гавьяат болчихсон. Одоо манай энэ бас тэнд их амжилттай дуулж олон улсын тэмцээнүүдэд их амжилттай орж байгаад би их баярлдаг. Манай одоо Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумаас маш олон сайхан алдартай сайхан дуучид байдаг. Тэгээд одоо цогсгонд ордвол цэргийн дууч эрдвийн чуулгын госол очин Монгол Улсын гавьяа жүжигчин Батбаатар ах маань байна. За Монгол Улсын гавьяа жүжигчин Бадрал ах маань. За тэгээ соёлын дөрвийн ажилтан Бүрэн Жаргал, Энх Тунгалаг, за Сэлэнгийн долгой чуулгын госол дуучин Монгол Улсын соёлын дөрвийн ажилтан Алтан Бэлэг ах. За тэгээд Алтан Дөгс гээд за манай Цолонбаатар. За ингээд маш одоо сайхан алдарт одоо цуута сайхан дуучид гэж бас манай сумаас төрөн гарсан байдаг. Тэгээд одоо нутгийнхаа бас сайхан уран бүтээлч ах нар, эгч нар, найзуудтай бас дүүнэртэй одоо хамгийн одоо сайн сайхны бүхнийг бас өсөн ирээё. Манай Сэлэнг аймгийн зүүн бүрэн сумаас маш олон мэргэжлийн уран бүтээлч төрөн гарсан байд юм аа. Тэгээд жишээлбэл одоо Улсын гавьяа жүжигчин Батбаатар, одоо Оросын албаны улсын одоо Маринский театрын гоцол дууч хийж байгаа Доржидонгийн Бат Эрдэнэ гэх мэт одоо маш олон сайхан уран бүтээлч төрөн гарсан байд юм аа. Одоо оюутан байхтай хитвэхтэй, их чармаалттай сурдаг. Ер нь манай Сэлэнгийнхэн бол ер нь хичээмтгий, тэгээ хөгжмөлөг, цаашаага одоо нөгөө Оростой одоо хэл залгаашгүй байдаг болохоор эдний сонсгол хөгжил нь бас арай илүү юм шиг надад санагддаг. Сэлэнг аймгийн зүүн бүрэн суманда 10 дугаар ангиа төгсөөд 2011 онд нутгийн ах Бадралыгаа дагаад хөгжин бүжгийн коллежид ирж бүртгүүлээд бүх шалгалтандаа тэнцэж дуулаачийн ангид сурах болсон түүний өнөөдрийн дуучин соёлын тэргүүний ажилтан төвшин сайхныг бий болгожээ. Анх одоо чи хөгжин бүжиг чинь юу ажиллаа? Муурын башин гэдэг. Анх одоо тийм 2 давхар хаус байсан. Тэгээд тэнд одоо эрдэмтэн багш нар маань одоо алдартай сайхан манай уртнаас багшаас тэр багш хийжсэн. Анх Бадралахтай очиод бол анх Монгол Улсын гавьяа жүжигчин Туул гэдэг манай мэддэг ах цэргийн ансамбл ах уран бүтээлчтэй Туул огш дээр багшийн өрөөнд анх орж тэгээд тэнд одоо нөгөө ритм сонсгол юмудаа эхлээд ингээд шалгуулж ирсэн. Тэгээд анх Дорн тамгийн даш болбор сумын харьяат, за манай хөгжин бүжгийн дуулаачийн техникийн эрхлэгч, за дуулаачийн багш Чин Зэрэг багш маань соёлын дөрвөн Чин Зэрэг багш дээр анх одоо 7 хоног одоо бэлтгэл сургалт хийгээд
тэгээ шалгалтанд орсон. Тэгээ шалгалтанд ороод Монгол улсын гавь жүжигчин, Орос улбаны улсын Бороод улсын ардын жүжигчин бас л манай Дорнод нутгийн одоо Баян улс сумын Хариат, одоо Дамжин жавын Долгормоо гэж эрхэм сайхан багш дээр анх даавс гэж заалгаж байлаа. За тэгээд би ч 2 багштай тэгээд дараагийн багш маань одоо 3 дугаар курсээс өөр багш руу шилжиж за Монгол улсын гавь төгш Сэлэнг аймгийн Ерөө сумын одоо уугуул за цэргийн марш одоо цэргийн хөгжмийн маршийн одоо хаан Цэрэн Билгуун охин гэдгээр нь бас мэдэх бах. Тэгээд Монгол улсын гавь төгш Ерөө гэж багш дээр одоо үлдсэн одоо жилүүдэд суралцж төгссөн баг. Тэгээ 2 сайхан одоо эрхэм багштай хүндээ бичсэн. Тэгээ би бол дотроо төвшин сайхныгаа би одоо суурийн тавьсан анхныхын багш гэж одоо бас дотроо их омогсож явдгаа. Миний төвшин сайхан бол одоо анхнаасаа л оюутан байхдаа их идэвхтэй, уралдаан тэмцээн, сургуулийнхаа болон одоо суйсын цагаалавай одоо янз янзын уралдаан тэмцээнд маш их оролцсон. Тоглолтуудад сургуулийнхаа тоглолтуудад бас оролцсон. Дуулан бас ингэж гараагаа эхэлж исэн. Тэгээ янз янзын уралдаан тэмцээнд идэвхтэй. Одоо жишээлхэд сургуулийн спортын одоо наадам гэж залуучуудын оюутнуудын их наадам болно. Тэр мэрэнд ороод одоо их нэлээд олон шагналуудыг аваад ирсэн гэл ингээд Лавсрынгийн төвшин сайхан маань болохоор над дээр энэ одоо нэг консерватор хөгжим бүжиг мэрэгжлийн одоо дуулаачаар сурч над дээр 14-өөс 16 оны хооронд суралцж төгссөн. Тэгээ улмаар одоо миний нутгийн одоо Сэлэнг аймгийн Зүүн Бүрэнгийн хүүхэд тэгээд аймгийнхаа хүүхдийг би одоо дуртай авч одоо хичээлж сурч төгсгсөн. Тэгээ улмаар Доронт руу явж одоо хүртлээ одоо Доронтод их сайхан амжилттай дуулж байгаад нь би их баярлж суудаг юм аа. Багш нар бол өөр арга барилтай байдаг л да ерөнхийдөө. Тэгээ би одоо 2 багшийнхаа одоо арга барилаас одоо тэгээд бүтэнгээс нь л одоо суралцахыг хичээсэн. Тэгээд их баярлж явдаг да 2 багштай. Тэр одоо урлагийн сургуульд орсон анхны сэтгэлээр нь яаж бууж яв? Тий анх тэгээ сургуульд орсон. Тэгээд ороод одоо би бас санд юм аа. Манай 3 дугаар курсын одоо элийн цэргийн дууж хэмжүүлгэн Бацаахан гэдэг ах манддаг сайхан баритон ах байдаг. Тэгээд анх сургуульд ороод гэсэн тэр ах ингээд коридороор ингээд дуулаад явж байгаа байхгүй дуурал. Энэ ахад ямар мундаг ах вэ? Ямар амар дуулд юм бэ гэж ах ингээд гайхаал. Яаж энэ одоо хоолойг гэж гаргадаг юм болоо гэж. Дөнгөж төгсөөдөр зоёд төгтдөг. Анх тийм сэтгэл төрөөд явж илаа. Оюутан багт. Тэгэл одоо оюутан одоо тэгэл курс авах тусам тэгэл өөрөө бас тэгэл одоо дуулаад дуурал тэгэл ах нараасаа суралцаалт хэлэр гэдэг явал төгссөн дөө. Хөгжим бүжгийн коллежийн дуурийн дуулаачийн ангийг 2016 оны хавар төгсөөд 2016 оны намар Дорнод аймгийн хөгжим драмын театрт дуучнаар орохоор шийдэж Сэлэнг нутгийн хүү Наран ургах Дорнод нутгийг зорин ирсэн амьдралдаа гаргасан хамгийн оновчтой шийдвэрүүдийнх нь нэг байжээ. Дүү маань сургуулийн амжилтаа төгсөөд одоо дуурийн дуучин хэмээх энэ одоо мэргэжлийг эзэмшээд 2016 онд төгсөөд тухайд би бас Оросын улбаны улсад суралцж байсан. Тэгээд Доронтын театр руу явлаа хаа гэд надтай нэг холбогдоод ингээд тэгээд одоо өнөө хүртэл тэр сайхан нутагт уран бүтээлээ туурвж одоо өнөө хүртэл амжилттай сайхан яваад үүдээ бас ахын хувьд талархалтай сайхан явд юм аа. Төгсөх одоо 4 дугаар курс дадлага хийсэн. Тэгээд дадлага Дорнод аймгийн хөгжим драмын театрт ангиараа одоо ирж дадлага хийж илаа. Тэгээд сайхан дуурьд оролцож ингээд дадлага хийсэн. Тэгээд төгсөөд ерөнхийдөө бол улсын дөрөвж гэдэг театрт орно гэсэн тийм хүсэл мөрөөдөлтөө байсан. Тэгээд тухайд бол одоо нөгөө орон тоо гэдэг юм уу төв зүйлээс ерөнхийдөө одоо ягаагүй тэгээд орж чадаагүй. Тэгээд дадлага хийж байхад ерөнхийдөө бол театрыг бол ерөнхийдөө анзаарсан байсан. За симфони арил хөгжимтэй юм байна, оркестртай дуулдаг юм байна. За дуур тоглодог юм байна. Энэ
бол хөгжих боломжтой юм байна. Өөрөөрөө хөгжүүлэхэд ер нь боломжтой байна гэсэн тийм бодолтой ерөнхийдөө буцаж ирсэн л та. Манай нэг найз нэг хоёулаа нэг Хинтээ аймагт очиж нэг арга хэмжээнд оролцсон гэдэг. Тэгээд Хинтээ аймаг дээр арга хэмжээнд оролцоод явж байхдаа одоо манай Дорнод аймаг хөгжмөдийн драмын театрын Сүмгэн найрлагч мийг одоо үүсгэн байгуулагч Монгол Улсын ард түмжигч маань нэг боролдоо өгчтэй таарад өмнө дадлага хийж суучаас ерөөхдөө боролдоо өгч бол таньдаг гэсэн. Тэгээ боролдоо өгч чи манай театр дээр нэг шалгуулаач одоо манайх ингээд хүн сонсноо гэд. Тэгээ би багшийн утсыг аваад тэгээд буцаж Улаанбаатар хот орж одоо ерөөгчтэйгээ ярилцаа зөвлөлдөөд багш бол одоо чи яваа гэсэн тийм байр суртайсан. Тэгэл Сэлэнгэд бас ээж авдаа хэлсэн. Ээж ав бол за минийх одоо өөрөө л мэд. Тэ одоо тэнд хамаадан садан байхгүй. Гэтэ минийх өөрөө мэд. Тэгээ би бол үнэхээр яг дөнгөж нөгөө дуулаад дөнгөж сургууль төгссөн болохоор бүр дуулмаар санагдаад байна. Үнэхээр бүр ингээд цаанаасаа гэд. Тэгээд за ер нь би 5 жил юу сурсан мэдсэн. Одоо ер нь шалгуулъя гэд. Тэгээд Дорнод аймаг хөгжим драмын театрт 2016 оны 9 сарын 1-ний өглөө яг бор орж явах ирж исэн. Тэгээд 10 сар театр маань одоо шалгаад тэгээд театртаа одоо дуучнаар орж исэн. За театрын уран бүтээл, театрын одоо хөгжлийн гол хөдөлгөгчид бол уран бүтээлчд байдаг. За тэр дундаа мэргэжлийн өндөр ур чадвартай, за ажлын өндөр хариуцлагатай ийм бүтээлч уран бүтээлчд гэдэг бол одоо хамгийн чухал байдаг. Та манай Төвшин сайхны хувьд бол яг одоо энэ уран бүтээлчдэд тавигдах энэ шаардлагыг бүрэн дүүрэн хангасан ийм залуу уран бүтээлч гэж миний хувьд бол бас дүгнэдэг. За Дорнод аймаг хөгжим драмын театрт 2016 оноос эхлэн за өнөөдрийн хүртэл бас доктортай тасралтгүй 8 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай театрын одоо тэргүүний залуу уран бүтээлчдийн нэг. За зөвхөн одоо дуучны ажил, дуулаачийн одоо ажил үргээсээ гадна за бас манай театрын тайзан дээр тавигдсан за одоо үзэгч төмний сэтгэл төрсэн томоохон одоо уран бүтээлүүд байдаг. Манлайбаатар, Ярдэг мод, Мангасуудын хаан, Нүдтэй наран тамга гэдэг энэ том уран бүтээлүүдэд одоо гол болон туслах дүрүүдийг бас бүтээж ирсэн. За авьяаслаг одоо бас жүжигчин уран бүтээлч гэдгээ бас таниулсан ийм одоо хүн байгаа. Дорнод аймгийнхаа симфони оркестртэй дуулдаг түүхэн дуучдын нэг нь бол одоо Төвшин сайхан юм аа. За Төвшин сайхан бол одоо симфони оркестртайгаа хамгийн анх одоо хөгжим драмын театрын түүхт 70 жилийн ойгоор бол энэ хоёрын хөгжим их талын шуранхай гэдэг энэ сайхан дууг одоо дуучин оюун цэцэгтэй хамтарч одоо симфони оркестртаа хамгийн анх дуулж ирсэн. Оркестртайгаа дууснараа одоо түүний одоо хоолон цар хүрээ одоо өргөжж улам сайхан болж эхэлсэн. Төвшин сайхан маань 2015 онд одоо оюутан багтаа манай театрт ирж одоо дадлагаар наадмыг одоо уран бүтээлд бол оролцож исэн. Тэгэхэд бол одоо маш их тийм итгэх зүтгэлтэй мэрэгжлийнхээ одоо өндөр ур чадвартай одоо ийм нэг хөрхөн хүү ирж исэн. Одоо би тухайн үеийн найруулгыг бас сандгийг би бас одоо нөгөө Төвшин сайхан тайз руу гарч ирэхдээ цэцэгтэй гарч ирээд тэгээ цэцгээ барьж дуулаад тэгээд цэцгээ үзэгчд өгдөг нэг иймэрхүү нэг юм найруулгатайгаар одоо маш том бас нэг сонгодог дуу дуулж ирсэн. Ингээл ерөнхийдөө бол тэр үеэс эхлээд л одоо Сарсан Багуухай оператад ирж дуулаад ерөнхийдөө бол Дорнодын театрыг ирж сонгож одоо өнөөдөр хүртэл ажиллаад амжилттай арга ирэнчтэр өөрийнх нь уран бүтээлийн замналчтэр бүх зүйлээр ер нь амжилттай яваа ийм залуу гэж би бас ахын хувьд бас найрлагчийн хувьд бас дүгнэдэг. Би бол одоо Дорнодын Баян уусмаас гаралтай Дорнод нутгийн одоо дуучин гэж бас одоо нэрлүүлж явдаг. Миний шав одоо Төвшин сайхан, Голцонгийн оюун цэцэг гэдээ бас энэ хоёр шав маань Дорнодод одоо очиж Дорнодын тэр театрт одоо өөрийнхөө нутаг руу бас ингээд зөвлөвж бас тэгээд энэ хоёр маань ч бас алдаагүй. Анх театрт орж ирэхэд одоо ямар сэтгэл төрж ирсэн хэн гэж хүн чамааг яг одоо анх өгтөж аваад одоо тий би чинь яг хотоос нааш ирэхдээ одоо манай Өвжин мужийн коллежийн дуулаачийн техникийн концертмейстер Отгончмиг гэдэг багш маань байдаг л да. Тэгээ Отгоо огштойгоо анх ирж Отгоо огш маань Дорнодын театрт одоо тухайд 3 жилийн гэрээтэй ажиллаж байсан төвд орж.
Тэгээ би чинь багштайгаа анх наашаа ирээд энэ одоо дуу ангийн одоо ах иш нар манайх одоо тасч авч ялаа да. Бас тэрэд бас маш их баярлагдав да. Манай төвшин сайхан ерөнхийдөө бол өөрийнхөө итгэв чармаалт ер нь хичээнгүй байдлаараа бас залуучуудыгаа хошуужилдаг бас өөрийн одоо итгэвэрээ олон уралдаан тэмцээнд гадаад болон дотоодын уралдаан тэмцээнд амжилттай оролцож Гран При болон 3 дугаар хари дэд байруудыг олон чудаа авсан. Манай Хөгжим драмын театрын шилдэг уран бүтээлч бас мундаг сайн дуучин. Хөдөөгийн театрт ажиллахын ер нь онцлог нь юу вэ? Яагаад одоо Дорнод аймгийн театрыг одоо онцлож сонгож ирсэн бэ? За мэдээж манай театр бол одоо яг намайг ихэд шинэ театр баригдсан байсан. Тэгээд манай уран бүтээлч ах эгч нарын одоо харилцаа хандлага за тэгээд ах эгч нар одоо энэ театрын уур амьсгал бол надад маш их таалагдсан нэгдүгээрт. Тэгээд одоо 16 оноос хойш одоо тэг хүртэл сайхан хамт олонтойгоо сайхан ажиллаад явж байна да. Ер нь Дорнодын театрын өөх төхөйг бол мэднэ зү. Юугаар нь одоо бахархмаар юм театрын. Тийм манай театр ч одоо ерөнхийдөө 70 гаруй жил болж байгаа. Одоо яг намайг төгсөөд ирсний дараа одоо театрын маань 70 жилийн тохиосон. Тэгээд 70 жилийн одоо би манай госдуучин соёлын төргийн ажилд оюун цэцэг хийжтэйгээ бас хамт одоо театрынхаа одоо шинэ уран бүтээл одоо 70 жилээр зориулсан сайхан уран бүтээлийг одоо энэ цэцэгчтэй хамт бас дуулж илаа. Би чинь төгсөөд дөнгөж одоо нэг 2 жил иргэд ажиллаж ирсэн. Тэгээд хайцтай байсан. Тэгээд тэр том бүтээлтийг бас дуулсан бас надад их таатай. Одоо манай хөгжим зохиол Жинко Иргшийн хөгжим л да. Одоо Москвад сурдаг. Жинко Иргшийн хөгжим. Тэгээд тэр дууг бас дуулсан их бэлэг шийдэх шин. 16 оноос хойш одоо энэ Дорнод аймгийн Хөгжим драмын театрт ажиллах хугацаанд ер нь хичнээн уран бүтээл дээр оролцов. Тийм одоо тоо гаргахад ер нь бол хэцүү маш олон уран бүтээлд оролцдог. За ганцхан зөвхөн дуулаад явахгүй драмын жүжиг, дуулалт жүжиг, хөгжимд жүжигүүд дээр ингээд оролцдог. За тэгээд хүүхдийн жүжиг, за манай одоо Гэгемо санаатанд шалгарсан, одоо Гран При авсан ярддаг мод гээд хүүхдийн жүжигт бас оролцож илаа. За тэгээд Мангасуудын хаан. За тэгээд бүр одоо хөгжимд жүжиг бол одоо Манлайбаатар Дамжин сүрэн гэдэг одоо маш том манай хөгжимд жүжиг байдаг. Тэгээд тэрэнд одоо Манлайбаатарын дүрд одоо Монгол Улсын гавьяа жүжигчин төрийн сэрхэлт Төмөр Батар ах маань тоглож исэн. Тэгээд би болохоор нөгөө Манлайбаатар чинь 3 хүүтэй. Тэгээд хамгийн одоо отхон хүү баг хүүд нь одоо би тоглож одоо Төмөр Батар ахтайгаа анх удаа одоо тайзан дээр драмын жүжигт анх удаа тоглож ирсэн. Дуулж жүжигт. Тэгээд надад бол маш их гоё санагдав. За өөрийнхөө мэрэгжил дээр хамгийн сайн байхыг л хичээдэг. Дуурийн дуучны онцлогч нь үргэлж өөрийгөө зүлгэж өнгөлөж явах учиртай. Байнга бэлтгэл сургуультай хийж тогтмол сайжирч байх нь чухлаа гэж бодож явдаг тэрээр хичээж ажилласаар явна. Яг одоо энэ дуурийн дуучин гэдэг энэ мэрэгжлийн ер нь онцлог нь юу юм бэ? За мэдээж дуулаач одоо урлаг дотор маш олон төрөл жанрууд одоо байгаа. Онцлог гэвэл мэдээж одоо амьд одоо төгөлдөр хууртаа одоо яг дуурийн ари арманс одоо энэ зүйлүүдэд дуулдгаараа онцлог юм болов уу гэж миний хувьд боддог. Дуурийн дууг бол одоо нөгөө нэг бичүүлээд дуулна гэсэн юм байхгүй юу? Байхгүй. Заавал төгөлдөр. Дандаа тий заавал одоо ариалтай төгөлдөр хууртаа концертмейстер төгөлдөр хуурчтайгаа ингээд дуулдаг. Одоо хамгийн их үлгэр дуурайл авдаг дуулах ур чадвараас гадна би авч явж байгаа байдалч гэдэг юм уу, тайзан дээр яаж дуулж байгаа соёл гээл те одоо тэгж үлгэр дуурайлал авдаг дуучин юм байдгүй тийм бол хэм бэ? За үлгэр дуурайлал авдаг уран бүтээлч одоо ах нар те эгч нар гэл ингээд манай Монголын одоо сайхан дуучид ах нар байгаа шүү дээ, манай дээд үеийн те ах нар маань байгаа. За тэгээд дээрээс нь яг гадаад дотоодоос одоо ч нөгөө нэг юм хөгжсөн интернет ороод сонсдог тий. Надтай адилхан, тембертэй адилхан одоо хоолойны дуучин ингээд сонсдог. Тэгээд
Италийн одоо Леонучи гэдэг алдартай баритон дуучин байдаг л та. Тэгээд тэр дуучин бас сонсдог. За тэгээд одоо манай Монгол улсын ардын жүжигч Амар Төвшаах, тий Монгол улсын гавь жүжигч Бадарлах. За тэгээд гавь жүжигч Анх хоёр ах. Гавь жүжигч Ариун Баатар ах гэл ингээд олон сайхан ах нарыгаа ерөөхдөө яг тэдний гол нэг баритон хоолой буюу нэг одоо яг дуурийн дуучин яг эрэгтэй баргил хоолой. Адилхан хоолойны одоо дууч ах нарыгаа ерөөхдөө бас төлхөө сонсдог. Одоо дуурийн дуучин хүний хувьд хөгжмийн зохиолчдоос одоо хэний дууг одоо дуулахаас дуртай байдгийг эсвэл одоо энэ дуурийн дуучдад зориулсан хөгжмийн зохиолын одоо хамгийн шилдэг бүтээлүүд нь юу байдгийг ингээд. Тэгээ ерөнхийдөө дуурийн дууч одоо мэрэгжлийн төвшний дуурийн дуучин дуулах тийм бүтээлүүдийг одоо байдаг л да. Одоо ялангуяа бол симфони арил хөгжмөнтөө дээрээс нь төгөлдөр уртаа дуулах бүтээлүүд байдаг. Тэгээд одоо жишээлбэл одоо манай Шар багшийн аав ээж хоёр минь гэдэг одоо яг мэрэгжлийн хэмжээний дуу. За тэгээд Монголын тал нутаг, за урлагийн гацтгэлтэн Бат төмрийн хөгжим, би хаан төрөвэ, нутгийн чулуу гих мэтчлэн одоо манай одоо миний өсвөрсөн Сэлэнг аймгийн маань одоо сайхан уран бүтээл ус мөрөн олонж гэж одоо үнэхээр сайхан бүтээл байдаг. Үнэхээр одоо мэрэгжлийн дуу дээрээс нь олон улсын конкурсын дээр ихэд энэ дуунууд мөн ихэд ордог. Би одоо нэг тэр дуурайч гэдэг юм уу тэр жүжигэн одоо тэр гол дүрт дуулчихсан гэсэн хүсэл мөрөөдөл байдаг гэж ярьдаг. Таны хувьд одоо тийм бас бодол байдаг л бах. Эсвэл одоо театртаа нэг энэ дуурийг манай одоо театр тавиасаа тэгвэл би нэг тэрийг нь дуулчихсан ч гэдэг юм уу. Тийм бодол байдгаа. Тийм. Миний хувьд бол би ч нөгөө ерөнхийдөө дуурийн дуучид нар төгсөөд яг бүтэн дууртал ерөнхийдөө дуулж арай амжаагүй байгаа. Яг оюутан байхдаа одоо Доронтын театрт ангиараар дадлага хийжсэн. Тэгээ манай Доронтын театр Йохан Штраусын Сэрсэн богино дуурийг тоглосон. Тэгээд бид нар нөгөө маасан буюу одоо найрал дунд гэж дуулж дадлага хийжсэн. Тэгээд тэгэхэд бол надад бас энэ дуурь дуулахын сан гэсэн фальк гэдэг дүр байдаг л да. Тэр дүр бол одоо баритон хоолойны тийм дүр байдаг. Тэгээд тэр дүрийг бас дуулахын сан гэсэн тийм хүсэл зорилготой. Дээрээс нь үндснийхээ дуурьт ерөнхийдөө нөгөө нэг дуурийн дуучин болсон хүмүүс бол одоо манай Монгол үндэсний дуурь тий учиртай 3 толгой дуурь гэж сайхан дуурь байгаа. Энэний сайхан юмдан дуулахын сан гэсэн бас олон жилийн мөрөөдөл ингэж явж ирсэн. Тэгээ одоо энэ 25 онд манай хөгжим драмын театр учиртай 3 толгой дуурийг одоо тоглох төлөвлөгөө байгаа. Тэгээд миний хувьд бас юмдан дуулна гэсэн тийм одоо юу гарцсан байгаа. Төлөвлөгөөнд тэр гараад тэгээ одоо сургуультаар ингээд хийгээд явж байгаа. За манай одоо театр одоо 2025 онд одоо учиртай 3 толгойг одоо шинээр одоо сэргээн тавих гэж байгаа. За энэ учиртай 3 толгой дуурийн юндэнгийн дүрд одоо томилогдоод одоо тэгээд одоо ажиллаад одоо явж байгаа. Өөрөөр хувьд одоо яг өөрт чинь зориулсан одоо хөгжмийн зохиолчийн уран бүтээл дуу гэж байна уу? Тэгж дуусан байна. Тийм одоохондоо яг ерөнхийдөө яг ганц нэг уран бүтээл дээр ажиллаад явж байгаа миний хувьд. Яг ер нь бол нэг мэрэгжлийн түвшний одоо тийм бүтээл ерөнхийдөө бюро дуулах тийм сонирхолтой байдаг. Тэгээд удахгүй ерөнхийдөө тэгээд сайхан бүтээлүүд гаргах уу. За мэдээж дуучин хүн учраас одоо өөрийн гэсэн уран бүтээлтэй мэдээж байх хэрэгтэй тийм. Тэгээд анх би ч 16 театрт ороод 18 онд одоо Монгол Улсын соёлын дэргэнд ажилладаг. Манай одоо хөгжим драмын театрын маркетинг менежерийн дарга Цэрэн Налимдахын одоо хөгжим аялгау. За тэгээд Монгол Улсын соёлын дэргэнд ажилладаг гэрлэх байх юм. Амин харийн нутаг гэдэг миний хамгийн анхны одоо дуу маань байдаг хайртай дуу маань. Тэгээ нутаг орны тийм сэдвтэй
тийм гоё дуу маань байдаг. Манай театр чинь тэгээд дуучид нь дан ганц дуулаад бүжигчд нь бүжиглээд тийм үү? Хөгжимчд нь хөгжмөдөд авахгүй тэгэл бидэрт бол одоо хүүхдийн уран бүтээл, сонгодог бүтээл, за мөн хөгжим драмын бүтээл, драмын жүжиг гэдэг бид нар чи одоо драмын урлагт одоо бас төрөлд жүжиглэх шаардлага гардаг. Тэгээд манай Төвшин сайхан чинь л өөрөө бол одоо олон ч одоо жүжигт бас туслах дүрүүдэд тоглолцсон шүү. Манлайбаатар жүжигт. Манлайбаатарын хүү болоо тоглолцсон. За тэгээ Эр хадны нөлөөс жүжиг тоглосон. За мөн одоо сүүлд гэтэл одоо миний найзаар хадны жүжиг чинь одоо бодон цагдаагийн дүр төрс тоглосон. Тэгээд бас жүжиглэх уран чадвар дээр бас манай. Тэгээд би бас өөрөө дуулах сонирхолтой. Тэгээд ерөнхийдөө одоо соло уран бүтээл гэж ярьдаг шүү дээ. Тэгээ ганцаарчлсан одоо уран бүтээл дээр түлхүү бас ажилладаг. Тэгээ надад бас нэг юм хүсэл мөрөөдөл бас байдیں۔ Тэр нь юу гэхээр оперын дуучинтай бас хамтарч дуулж үзэх юмсан гэдэг. Тэгээд энэ саналгаа одоо Төвшин сайхандаа тавьсан. Хоёлаа нэг хамтарч дуулъя гэдэг. Тэгээ бид ч бас нэлээд жил болчлоо ингэж яриад. Тэгээд явсаар байжгаад яг л өнөөдөр энэ уран бүтээлийн энэхүү дуг дуулах одоо зураг тавилан тавьсан байх гэж бодож байна. Тэгээд битэрийн бас хамтарсан уран бүтээл тун утгагүй үзэгчд хүрэх болно. Тэгээд ахыхаа бас урилгыг авч хамтарч дуулъя гэсэн саналыг нь хүлээн авсанд баярлалаа гэж бас дахин хэлмээр байна. За Дорнот аймагт ирээд ажиллаад одоо ингээд бараг 10 жил болох гэж байна те 8 жил болчлоо. Тэгээд энэ хугацаанд одоо Дорнотод гэр бүлтэй болоод амьдралаа зохиогоод ингээд явж байгаа залуу төлөөлөл тэгээд гэр бүлийнхаа хүнийг танилцуулаач те. За би чинь Сэлэн аймгаас ирээд тэгээд театртаа сайхан ажиллаад за тэгээд сайхан хантай одоо болсон. Тэгээд манай гэргийн бол багш хүн. Одоо багангийн багш. Одоо 1-р 2-р ангитай. Тий 2-р ангитай тэгээд багшийн одоо багш хүн байдаг да. Тэгээд битэрдэг сайхан охинтой. Хүмүүн одоо баруунтаа тэгээд сайхан ажиллаж амьдарч байна. Би ч одоо манаа гэдээ ирдэг болсон шүү дээ. Би ч одоо Сэлэнгэд гэртээ ээж аав дээр очино. Тэгээд манаа Дорнот гэдэл хэлдэг. Хэрэн тэгэл манаа Дорнот л та. Тийм л тий. Дуурийн урлаг залуу дуучид болон бусад улсын дуучдаас хол зөрүү байхгүй гэдгийг өнөөгийн Монголын дуурийн дуучид баталсаар байгаа. Уралдаанд оролцоход санаа зовох зүйл байхгүй гэдгийг тэд өөрсдийн оролцсон дэлхийн тайзнуудад харуулж байгаа. Харин хөдөөгийн театрын залуухан дуучин Оросын холбооны улсад болсон дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд амжилттай оролцож байна. Түүнд орон нутгаа төлөөлсөн анхдагч дуучин болсон наадамч бий. Хаа байсан одоо Дорнодоос залуу дуучин холбогдоход бол эхлээд гайхажсэн. Ягаад гэвэл олон улсын уралдаануудад бүс нутгаас, орон нутгаас, театруудаас дуулаачд оролцож исэн түүх өмнө нь бол байхгүй байсан. Тэгэхээр яах аргагүй энэхүү одоо гайхамшигтай түүхийн салхийг Дорнодын театрын залуу уран бүтээлч Лав Сүрэнгийн Төвшин сайхан гэдэг залуу хагалсан байт юм аа. Тэгэхээр 2022 онд 11 сард Бүгд найрамдах Чечен улсын нийслэл Грозны хотноо Кавказын нуруунд Монголынхоо тухай сэтгэлийг тээж Монголынхоо дууг ихшиглүүлж олон улсын тэрхүү том тайзнаа Монгол гэдэг улсыг төлөөлөн анх очсон залуу бол Лав Сүрэнгийн Төвшин сайхан яах аргагүй мөн бөгөөд тэр уралдаанд тэр жил анх удаа зарласан Бүгд найрамдах Чечен улсын соёлын сайдын нэрэмжит Гран-при анх Төвшин сайхан гардаж авснараа бас Монголын дуурийн урлагийн түүхэнд гайхамшигтай багтам нэгэн хуудсыг бичиж ирсэн тэр залуутай зам нийлж ганцаг дүүрэн буцаж ирсэндээ миний хувьд бол бас их бэлгшээдгээ. Тэгээд тембр гоётай. Тийм учраас одоо гадаад дотоодын уралдаанд явахт нь бол бас их гадаад дотоодынх их сонирхож бас тоглолт
Москва энэ төр тоглолтод урьсан. Тэр болгоно ирж надаас зөвлөгөө авч надтай бас цаг зав гаргаж хичээлдэг. Тэгээд ийм л идэвхтэй хүүхэд байгаа юм. 2022 онд одоо Дарамзагдгай манай Доронтын цагаан уусмын хөгжмийн зохиолч одоо манай нутгийн агуу мундаг хормейстер одоо багшийн маань одоо хит хуралдаан боллоо одоо сүүлийн энэ уралдаанд бас төвшин сайхан маань дорн туцгаасаа ирж оролцоод бас мэрэгжлийн тэр одоо дуучных нь хувьд одоо бас нэлийн дээгүр орж за мөн тэгээ 2023 онд болсон Хөдөлгүүрийн Баатар Шарвын Сэрсэн тал одоо ингэж хөгжмийн бас дуулаачийн бас сайхан наадам төрлөх нутагт нь бас болж исэн Жаргал хаан суманд тэрэнд бас ирж дуулаад бас оролцоод нэлээд олон дуучдаас одоо шилдэг 10-т одоо бас багтаад их амжилттай оролцож дээгүр үнэлүүлээд буцчихсан. Хичээснийх нь үр дүнд одоо энэ олон улсын энэ олон наадмуудад амжилт үзүүлж байгаад нь бол миний хувьд бол бас бусад залуучууд ч салдгалтай. Тэгээ ер нь хичээсэн хүн, хөдөлмөрч хүн хэрхэн яаж одоо ийм амжилттай явааг төвшин сайхан бол харуулж байгаа шүү залуучуудаа гэж. Бас нэг ёсны залуучуудтай хэлэхдээ бас нэг төвшин сайхнаар нэг юм үлгэр дуурайл авч жишээ болгож одоо ярьдаг. Өөрийн одоо мэрэгжилдээ анхаарч мэрэгжлийнхээ ур чадварыг тогтмол одоо бие даан хөгжүүлж за тэр дундаа одоо мэрэгжлийнхээ уралдаан наадмуудад бас одоо тогтмол одоо оролцож ялангуяа бүс ус олон улсын чанартай уралдаан наадмуудад бас өндөр амжилт үзүүлж за театрынхаа болон аймаг орон нутгийнхаа нэрийг бас өндөр дөргиж яваа ийм одоо уран бүтээлч байгаа. Хамгийн тод жишээ нь бол одоо Чечен улсын Грозный хотод болсон мэрэгжлийн дуулаачдын одоо өрсөлддөг том наадамд одоо Монгол улсыг төлөөлж бүр оролцоод одоо тэрүүн байр Гран При шагналыг хүртсэн байдаг. Би чинь анх болохоор UBS телевизээс зохион байгуулсан нэг Наша Песне гэдэг халах голын 70 жилийн зориулсан Орос дууны уралдаан. Тэнд анх одоо өөрийгөө одоо сорж орж үзлээ. Тэгээд сүүлийн төвөр 3 дугаар шат хүртэл одоо амжилттай сайхан оролцсон. Тэгээд түүнээс хойш ер нь өөрт их тийм итгэл төрж эхэлсэн л дээ. Ер нь уралдаан тэмцээнд өөрийгөө ер нь сорий гэд. Тэгээд ер нь бол уралдаан тэмцээнд орж иж бас хүн хөгждөг юм шиг байна. Маш их зүйл сурдаг, суралцдаг. Бусад найзуудтайгаа одоо яаж дуулж яах, ах эгч нар маань яаж дуулж яах, тэрнээс их зүйлийг суралцдаг л да. Тэгээд Монголдо болсон ганц нэг уралдаануудад орсон. Тэгээд Шарв одоо манай Шарв багшийн уралдаан, мэрэгжлийн дуулаачийн уралдаан. Дуур юмш дуулаачийн уралдаан энэ Хинтээ аймгийн Жаргалт хаан суманд төрсөн болоод тэгээд тэнд манай театраас бас 3 дуучин явсан. Тэгээд тэнд очиж оролцоод бас сүүлийн төр хүртэл оролцоод бас их урам аваад. Тэгээд 2022 онд Орос улбаны улсын артын жүжигч Муслим Магмаа юу гэж том хүний уралдаан онлайнаар эхлээд одоо бичлэг авахар зарлагдаад. Тэгээд миний би одоо ч нөгөө юм хөгжсөн те бүх юм нээлттэй болсон учраас ер нь нэг оролцоод нэг бичлэгээ явуулаад ерөнхийдөө үзье гэд. Тэгээ бичлэгээ явуулчаад тэгээд манай театр нөгөө нэг баригад дээр сумдуудаар явж таарад. Тэгээ сумдуудаар явж байгаа Дашвалбар сумн дээр очиод тэгээд уралдааны маань хариу ирээд одоо ингээ та тэнцлээ гэд. Тэгээ бөөн баяр одоо анх удаа хилийн дээс алхаж олон улсын тэмцээнд оролцсон. Уралдаанд одоо оролцох болоод тэгээд ирээд нэг 2 хоноо л тэгэл ерөнхийдөө Орос улбаны улсын бүгд найрамдах Чечен улс руу одоо хөлгийн жолог Сойсын оюутан манай Совд гэдэг дүүтээр явсан. Насныхаа ангиллаар явсан. Тэгээд цэцэг дэлгэр гэрчтэйгээ ингээд гуруулаа одоо Орос улбаны улсыг зорьсон. Тэгээд очиод тэнд очиод одоо 4-5 хоног уралдаа үргэлжлээд тэгээд одоо миний би
Чечен улсын соёлын сайд нэрэмжит одоо тусгай шагналж байдаг. Тэгээд тэр шагналыг бас хүртээд цомын эзэн болоод бас ирж илаа анх удаа. Чечен айдах болсон. Грозны Толсон. Грозны хотод толсон. Грозны бол одоо бас дайн байлдаан болж исэн хот гэж ярих юм. Ер нь сайхан хот байна уу? Гоё хот байна уу? Тий, Грозны бол ерөнхийдөө манай Монголдо ерөнхийдөө төстэй тийм хот байлээ. Цаг агаарын хувьд бол бид нар 11 сарын 17-8-нд явсан. Тэгэхэд бол ерөнхийдөө манай Монгол Москвад хоёрт бол ер нь жоохон сэрвтэр байсан. Чеченд очиход бол арцсангууд дулаан байсан. Муслим Магомаев гэдэг хүн бол өөрөө Азербайджан хүн юм байна л да. Армեն Азербайджан хүн юм байна. Тэгээд дуурийн дуучин дээрээс нь өөрөө концертны дуунууд их гоё алдартай дуунууд нас аюух байдаг тийм. Одоо мелодия, торжественные песня, нөхтюрэн гэл алдартай дуунууд нас байдаг. Тэгээд дуурайч дуулдаг, дуугаач ерөнхийдөө дуулдаг. Ямар луу дуулсан бэ? Монголд дуулсан уу, Оросд дуулсан уу? Би бол юу байсан очоод нэг монгол бүтээл тэгээд нэг орос бүтээл дуулсан. Тэгээ монгол бүтээл дээр нь болохоор Монгол улсын хөдөлмөрийн Баатар, Тэргүүн жиргэн Чингис хаан, Бэмсрэнгийн Шарав багшийн одоо аялгаа Монголын тал нутаг гэд сайхан дуугаа дуулаад тэгээд заавал нэг Орос одоо Муслим Магомаевын өөрийнх нь урын сангаас одоо бас дуулах байдаг. Тэгээд тэмчнээс одоо торжественные песня гэдэг хүндэтгэлийн дуу гэж дууг одоо хоёулын дуулсан. Яг гадаад дотоод тэгэл аль болох оролцохыг хичээдэг л дээ миний хувьд бол хичээдэг. Тэгээд мэдээж хувь уран бүтээлч өөр нэгдүгээр маш их хүсэл зорилготой байх ёстой. Тэгээд маш их бэлтгэл сургуулалт дээрээс нь шаарддаг. Тэгжиж олон улсын конкурсд ерөнхийдөө оролцдог л доо. Тэрээс одоо маргааш бол очлоо орлоо гэсэн юм бол байхгүй. Тэгээд ядаж наандаа нэг сар бэлтгэх ёстой. Тэгээ 24 онд болохоор Рингольд Гильер гэдэг бас хөгжим зохиолч байдаг. Гилерийн нэрмжид олон улсын дуулаач уралдаан бас болсон. Тэр болохоор онлайнаар болсон. Тэгээд 24 онд би бичлэгээ хийлгээгээд тэгээ 2 дугаар харийн шагналыг хүртсэн. Тэрээр олон улсын уралдаан тэмцээнд оролцох бүртээ өөрийнхөө урын санг баяжуулж тэр хэрээр өөрийгөө хөгжүүлдэг. Орон нутгаас олон улсын дуурийн дулаачдын уралдаанд тэр бүр оролцоод байдаггүй байсан. Харин Дорнодын театрын төвшин сайхан анх оролцсноор бусдад сайн үлгэрлэл болсон гэдгийг Оросын холбооны улсын соёл боловсролын төвийнхэн үнэлж байгаа юм. Москвад хөгжим зохиолчтой ордон гэж байдаг л та. Тэнд одоо бас нэр хөгжим зохиолч Исаак Дунаевский гэдэг одоо Полько гэдэг хөгжим энэ зохиолтой мундаг хөгжмийн зохиолч одоо уралдаанд Монголоос 9 дуучин очиж оролцож илаа. Тэгээд сайхан ах нар маань байлаа. Тэгээд найз нар дүүнэр гал ингээл эсвэл очиод оролцсон. Тэгээд бид нэр ингээд нэг гала концерт болоод тэгээд та хэд ингээ бөөнөрөө гоё ингээд дуулаач концерт нэгээд дуулаач гээд тэгэд Москвад төгөлдөр уучаас сурдаг нэг дүү байсан. Тэгээд тэр дүү маань одоо концертмейстер хийгээд тоглоод төгөлдөр тоглоод бидэд бөөнөрөө нэг эсвэл гараад одоо Монголын тал нутаг гэж дуугаа одоо бүгдээрээ ингээл тэг заал ингээл дүртэл гоё дуулаад тэгээд ваа ямар гоё юм бэ гэл Оросод бас тэгжсэн тэгээд Төвшин сайхан бол Чеченд одоо байгуулж чадсан тэр гайхамшигтай амжилтандаа өөрөө урам авч тэгэхээр бүтэн жилийн туршид өөрийгөө дайчлаад Исаак Дунаевскийн уран бүтээлийг маш сайн судалсан, судалгаагаа явуулсны үндсэн дээр бол одоо Исаак Дунаевскийн урын сангаас хэд хэдэн бүтээл дээр ажиллахтаа хүртэл одоо өөрийнхөө орос хэлний хиллэг дээр хүртэл биднээс зөвлөгөө авч өөрийгөө маш сайн хөгжүүлж чадсан гэж би бас дүгнэдэг. Тэгээд өнгөрсөн жилийн хавар 5 дугаар сард Оросын холбооны улсын нийслэл Москва хотноо болсон Оросын нэр хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит уралдаанд Төвшин сайхан бас гайхамшигтай амжилтыг бүтээж 2
тэрүүн байр, 2 дэд байрыг авснараа бол бас залуу уран бүтээлчдийн хувьд үлгэрлэлийг үргэлжлүүлсэн. Оросын холбооны улсын одоо нутаг дэвсгэр дээр янз бүрийн хотуудад зохион байгуулагдж байгаа дуурийн олон улсын уралдаануудад түвшин сайхан шиг одоо залуу уран бүтээлчид орон нутгаас оролцож байгаа нь бол маш сайхан дуурийн урлагдах, сонгодог урлагдах шинэ хуудсыг бидний хамтын ажиллагааны шинэ хуудсыг нээсэн юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Монголын хүн амын одоо 3/2 нь амьдарж байгаа гэж үзэхэд Улаанбаатар хотноо урлагийн байгууллагуудад, театруудад ажиллаж байгаа залуу уран бүтээлчдэд бол олон улсын уралдаануудад оролцох боломжууд нь илүү нээлттэй, илүү их боломжууд байдаг учраас Улаанбаатарын одоо залуу уран бүтээлчид тэдгээр наадам уралдаануудад оролцож өөрийгөө хөгжүүлэх боломж нь илүү байдаг гэж одоо бид нар ойлгодгоо. Гэтэл түвшин сайхан бол өөрийнхөө үлгэрлэлээр орон нутгаас олон улсын уралдаан буюу бүгд найрамдах Чечен улсын нийслэл Грозны хотноо тэр тусмаа одоо тэр бүгд найрамдах улсын гайхамшигтай филармоны сүрдэм одоо тайзнаа олон улсын уралдаан дээр гарч дууснараа өөрийнхөө одоо намтарт нэгэн сайхан түүхийг шинэ хуудсыг нээж гайхамшигтай авьяасаараа өөрийнхөө амжилтыг өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгосон юм одоо бишрэм амжилтыг үзүүлж чадсанараа бол зөвхөн өөртөө төдийгүй өөрийнхөө үеийнхэн болсон одоо Дорнод аймгийнхаа театрын залуу уран бүтээлчдэд хүртэл өөрийгөө хөгжүүлэх ёстой юм а гэдэг шин түлхэлтийн одоо цэгийг тулах цэгийг бий болгож чадсан залуу уран бүтээлч гэж би боддгоо. Уралдаан тэмцээнд ороход одоо тэгээд ингээ хөдөө орон нутгаас гэж байгаа шүү дээ тийм ингээд оролцоход одоо ямар нэгэн дэмжлэг тусалцаа одоо бас тийм ер нь бол хамгийн түрүүнд санхүүгийн асуудал бас байдаг л да. Тэгээд аливаа тэмцээн уралдаанд ингээд хөсөл зорилго байгаад тэгээд бас санхүү зардал мөнгөний асуудал байдаг. Тэгээд ерөнхийдөө намайг бол театр маань за тэгээд манай соёл урлагийн газар аймгийн засаг дарганы тамирын газрын хамт олон ерөнхийдөө маш их дэмждэг. За тэгээд хувь одоо ах эгч нар маань бас тий урлаг тайртай. За намайг дэмждэг одоо ах эгч нар найз нөхдүүд ингээд бүгдээрээ л дэмждэг. Тэгээд тэрний одоо үр шимээр одоо би бас нэг 2-3 уралдаанд ингээд амжилт үзүүлээд явж байгаа юм болов уу гэж бас боддог. Тэгээд тэр хүмүүстээ би бас маш баярлалаа гэдэг бас хэлмээр санагдчихэ. За дээрээс нь мэдээж хилийн дээс алхах гэдэг бол хилний бэрхшээлээс одоо эхэлдэг. Тийм учраас одоо цэцэг дэлгэргээд манай нэг ихч байдаг, мундаг ихч байдаг. Одоо Монгол улсын эдмик сургуульд зөвлөгч, за докторант, эмэгч маань одоо бид хэдийг ингэж ерөнхийдөө олон улсын конкурсд авч явдаг. Тэгээд тэр цэцэг дэлгэрэгчтэй бас туйлын их баярлж байгаа бас хэлмээр байна. За тэгээд нийт эрдэмтэн багш нар, за 10 жилийн маань дуу хөгжмийн багш нар, за оюутны 2 сайхан эхэм сайхан багш, за төгөлдөр уурж одоо отгон жимэг багш та, за өөр одоо манай сургуулийн зөндөө мундаг сайхан багш нартаа тэгээд бүгдэнд нь баярлалаа гэдгээ хэлээ. Театрын хамт олонд үргэлж дэмждэг маш их баярлалаа. Удирдлага одоо хамт олонд бас нархуу дарахтаас баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна. Тэгэхээр аливаа олон улсын уралдаанд залуу уран бүтээлчтэй дэмжиж сэтгэлийн дэм болж магадгүй ташуур өгч байдаг хамгийн одоо эхний хүмүүс нь бол орон нутгийнх нь тэр тусмаа театрынх нь хамт олон байдгаа гэдгийг бол би Түвшин сайхны жишээн дээр харсан. Түвшин сайхныг Муслим Магомаевын уралдаанд явхад бол хөгжим драмын театрын хамт олон хамгийн түрүүнд дэмжиж урлаг соёлын газартаа уламжилснаар бол урлаг соёлын газрын дарга нь дээрээс нь Дорнод аймгийн засаг дарга Бадам Сүрэн бол сайхан дэмжиж өгсөн байгаа. Тэгэхээр эдгээр сайхан хүмүүсийн дэмжлэггүйгээр магадгүй энэ амжилт байхгүй байсан бахан. Гавьяат олонд танил болсон од хүн олон улсын уралдаанд ордог юмаа гэдэг тийм ерөнхий түгээмэл байсан ойлголтыг эвдэж Дорнод аймгаас энэ түүхийг эхлүүлж залуу уран бүтээлчээ дэмжиж олон улсын тавцанд дуулуулж тэр гайхамшигтай амжилтыг бүтээхэд нь бол яхаа аргагүй орон нутгийн удирдлага
бас өөрсдийнхөө хандлагаар, өөрсдийнхөө санаачлагаар үлгэрлэл болсон учраас Дорнод аймгийн засаг даргын тамгын газар, урлаг соёлын газар бол бас талархах нь зүйтэй юм болов уу гэж боддгоо. Уран бүтээлч хүний хувьд бол одоо хамгийн гол зүйл бол хүн өөрөө яг мэрэгжилдээ үнэнч байх. Тэгээд дээр нь одоо өөрийн гэсэн одоо өөрийн хоолой өнгө темпертэй таарсан сайхан уран бүтээлүүдийг, дууны уран бүтээлүүдийг бас сайхан дуулж үзэгч олон түмэндээ, ард түмэндээ бас сайхан хүргэж өөрийн өнгө аясаа бас тодорхойлох ёстой байдаг. Тэгээд ингэж сайхан бас өөрийнхөө өнгө аясыг чиглүүлж тодорхойлж яваа одоо дүүдээ улам их одоо амжилтыг хүсье. Энд одоо гээд цаашдынх нь уран бүтээлд нь өндөр амжилт одоо шинэ оны мэнд эрүүлэн сайн сайхан бүгнийг хүсэн өрөөё. Одоо дүүгийн маань төдийгөөс өдий болтол өлгийдэн авч хайр эвэлдээ багтааж явж байгаа Дорнод аймгийн хөгжим драмын театрын нийт удирдлагууд болон нийт уран бүтээлчдтэй мөн Дорнодын одоо зон олон та бүхэндээ дүүгийнхээ өмнөөс талархаж явдгаа илэрхийлье. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн өрөөё. За уран бүтээлчнийхээ хувьд бол одоо цаашдын нэг зорилт гэж байгаа. Тий, одоо ямар ч гэсэн 25 оныхон театрын төлөвлөгөөнд орсон одоо бүх одоо жүжиг, дуур, одоо концертууд ингээд оролцоод бүгдэнд нь явна. За тэрнийхээ хажуугаар мэдээж нэг урдаа тэмцээндээ явна. За яг хөө тэгээд хүний бүр нэг гоё бодол байдаг. Дээрээс нь одоо манай Монголын одоо энэ дуурийн дуучид дээрээс нь нэрхтээ одоо бүдүүн хоолой бол дэлхийд ингээд гарцсан. Тэгээд одоо манай ахнар Итали, одоо Франц, тэгээд одоо Москва, Санкт-Петербург, Большой театр, Марийский театр гэдэг ингээд маш олон театр дахнаа манд дуулдаг л да. Одоо тэгээд тэр ахнар шигээ сайхан дуучин болж за олон улсад сайхан нэр алдраа цуурайтуулсан сайхан дуучин болох юмсан гэд бас тийм мөрөөдөлтөй явж байгаа. Тэгээд тэрэндээ хүрхийн төлөө тэгээд олон сайхан хөдөлмөрлөж явбал тэгээд болохаа л гэж боддог шүү дээ. За тэр дуулж байна. Хүчрхэг атлаа уянгалаг хоолоогоороо үзэгчдийн, сонсогчдийн сэтгэлд бүрэн хүрч дууныхаа утга хүсэл тэмүүллийг илэрхийлэн зүрхнээсээ дуулна.
Самар는 어둠지 셀링기려지 귀침에 오다 세고르는 어둠지 몽고디기메 헤내야지 귀침에 몽고디리만이야 죽을 침배 몽고디